Сайн байна уу? Танд e-гэрээ цэгмийн блокчейн захин мөрөөний системээр дамжуулан нийслэлийн ерөнхий боловсролын тухай сургалтад сурагчийн эцэгийг асран хамгаалагчтай байгуулах, сургалтын болон хамтын ажиллагааны гэрээ байгуулах 3 алхам бүхий арга цааврыг хүргэж байна. Нэгдүгээр, e-гэрээ цэгмийн систем нэвтрэх. Та e-гэрээ цэгмийн цахим хуудасны дэлгэцийн баруун дэд болон байрлах, нэвтрэх гэдэг дээр дарахад дангаар нэвтрэх эсвэл имэйлээр нэвтрэх гэсэн сонголт гарч ирнэ. Та дангаар нэвтрэх дээр дарснаар танил нэвтрэлтийн систем рүү нэвтрэнэ. Нэг удаагийн код, банкны эрх тоон, гарын үсэг гэсэн сонголтоос өөрт тохиромжтой хэлбэрээр нэвтэрж орох боломжтой. Энэ тохиолдолд таны дан мэдээлэл буюу хувийн мэдээлэл автоматар баталгаажна. Хэрэв та дараагийн удаагаас илүү хялбар бөгөөд автоматар нэвтрэхийг хүсвэл дангаар нэвтэрч орсны дараагаар дэлгэцийн баруун дэд болон байрлах, өөрийн профайл хэсэг зочилж хувийн мэдээлэл гэдэг дээр дарж имэйл хаяг гэсний харалдаан ард байрлах холбох товч дээр дараарай. Таны бүртгүүлсэн имэйл хаягт таныг тус имэйлээрээ нэвтэрч орох үед ашиглах 8 орон бүхий нууцуг болон 6 орон бүхий нэг удаагийн баталгаажуулах кодтой цахим шууд очих юм а. Та баталгаажуулах кодоо хийгээд нэвтрэх нүүрд автоматар үсрэхэд имэйлээрээ нэвтрэх гэдгийг сонгоод имэйл хаягаа бичээд 8 оронтой нууцуг ашиглан нэвтрээрэй. Эхний удаад нэвтэрч ороод нууцугаа солих эсвэл нууцугаа мартсан тохиолдолд шинээр солих бүрэн боломжтой. Хоёрдугаарт эцэг их асран хамгаалагч гарын үсгээ үүсгэх. E-гэрээ цэгмийн цахим хуудас нэвтэрч орсны дараагаар дэлгэцийн баруун дэд болон байрлах, өөрийн профайл хэсэг зочилж гарын үсэг гэдэг дээр дарж ороод гарын үсэг цонхонд өөрийн цахим гарын үсгээ зурх олон зургаар оруулаад үүсгэх товчийг дараарай. Суурин болон зөөврийн төхөөрөмж эсвэл гар утсаараа хүртэл гарын үсгээ зурж үүсгэх боломжтой. Хэрэв зургаар оруулах бол тохирох зураг оруулсны дараагаар гарын үсэг үүсгэх цонхны доод хэсэгт байрлах, зураг засварлах гэдэг дээр дараад гарын үсгийн бичвэртэй хэсгийг идэвхжүүлж үүсгэсэн тохиолдолд таны гарын үсэг энэхүү гэрээнд гарын бичвэрээр харахгүй илүү боловсронгуй зурагдах юм а. 3-дугаарт сургуулиас илгээсэн гэрээний холбоос дээр дарж сургалтын болон хамтын ажиллагааны гэрээ баталгаажуулах. Та бүхэн e-гэрээ цэгмийн систем рүү нэвтэрч орсны дараагаар сургуулиас илгээсэн холбоос руу дарж ороод баримт нууц кодоо бичээд баталгаажуулах товч дээр дарахад таны хүүхдийн суралцах гэж буй салбар сургуулиас илгээсэн сургалтын болон хамтын ажиллагааны гэрээ хүлээгдэж буй төлөвтэй баталгаажуулахад бэлэн харагдах юм а. Та дэлгэцийн зүүн талд байрлах таны бүглэх хэсэгт сурагчийн анги олгох юм болохоо сонгоод сурагчийн овог нэр, өөрийн утасны дугаараа нэг бүрчлэн зөв бичээд гарын үсэг гэдэг дээр дарсны дараагаар доош гүйлгээд дангаас мэдээлэл татах гэдэг товч дээр дарж дэлгэцийн баруун дэд болон байрших баталгаажуулах товчийг дараад тус 5 хуудас гэрээг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үршээний нөхцлөө зөвлөөд баталгаажуулах товч дээр дахин дараарай. Таны баталгаажуулсан энэхүү гэрээг анги удирдсан багш баталгаажуулснаар хүлээгдэж буй төлөвөөс баталгаажсан төлөвт шилжиж хүчин төгөлдөр болох юм а. Та уг баталгаажсан гэрээтэй ахин танилцах хэвлэж авах шаардлагатай тохиолдолд e-гэрээ цэгмийн блокчейн захин гэрээний систем рүү дангаараа нэвтэрч ороод үндсэн цэсний миний баримт чиг хэсэг зочилж ирсэн баримт чиг гэдэг дээр дарж ороход таны гэрээ хадгалаатай байрших юм а. Танд сургалтын гэрээ баталгаажуулахтай холбоотой асууж шалруулах зүйл гарвал дараах дугаард холбогдох болон e-гэрээ цэгмийн системийн Facebook хуудасаар холбогдож тусламж аваарай. Цаг заваа хэмнэж цаас өрөхгүйгээр хүүхдийнхээ сургалтын гэрээг цахимаар баталгаажуулж буй эцэг их асран хамгаалагч танд баярлалаа.